нийслэлийн засаг дарга бүх 204 хорооны нутаг дэвсгэр 470 мянган га нутаг дэвсгэртэйгээр хаана нь юу болж байгааг бүгдийг нь очиж үзэж засаж залруулах одоо боломж бага. Тийм учраас өнөөдрөөс эхлээд та бүхэн бүх өөрийнхөө дэвсгэрийн нутаг дэвсгэрүүдээр яваад бүх гудамж талбайгаар хүн явах боломжтой одоо тэр гудамж талбайнууд дээр хэрхэн тогтчлтын нөхцөл байдлууд одоо стандартын шаардлага хангахгүй байгааг нэг үрчилж өөрсдөө зурагжуулж, фотожуулж дүүргийн засаг дарга энэ хороодын засаг дарга нарын гаргасан засвар шинжилгээ ажлын одоо саналуудыг бүгднийг төлөвлөгөө болгож засаж шинжлэх ажлууд руу орё. Захирагчийн ажлын албан дээр энэ жил хуваарлагдсан тогтчлтын ажлын мөнгнөөс би тодорхой мөнгүүдийг дүүргүүд рүү, хороод руу шууд хуваарлая. Ингээд төрийн худалдаа авах тухай хуулинд нийцүүлж одоо хэдүүлээ засаж янзлах, засварлах ажлуудыг хий. Улаанбаатар хотын явган хүний зам, хайс, автомашины хайс ажлуудыг бүгднийг будаж одоо цэгцлэх ажлуудыг хэдүүлээ энэ 4-5 сард хийж хэрэгжүүлмээр. Энэ тэмдгүү явган хүний зам дагуу, автомашины одоо зам дагуу ус тогтдог хүмүүс өндрийн хараалтанд орж байгаа юм шиг хараадаг ийм маягаар одоо хэдүүлээ энэ Улаанбаатар хотын иргэд маань амьдарч байна. Тийм учраас одоо хороодын засаг дарга нар зовлон тавьдаг. Бид энэ асуудлыг шийдэх мөнгөгүй гэж ярьдаг. Тэгвэл нийслэл дүүргээс тухайн хороо болгон дээр байгаа одоо асуудлуудыг шийдэхэд дүүргийн засаг дарга нар тодорхой хэмжээний хөрөнгө санхүү тавь. Нийслэлийн засаг даргын нийслэлийн захирагчийн ажлын албан дээр энэ жил тогтчлолтод тавьсан мөнгөний 50% буюу 10 тэрбум төгрөгийг энэ хороодууд дээр тодорхой асуудлуудыг хэдүүлээ шийдэх зорилгоор тавья гэдэг би саналыг өнөөдөр та бүхэнд хэлэх гэж байна. Яг өнөөдрийн энэ миний өгсөн чиглэлийн дагуу ажил үүргээ хэрэгжүүлж байгаа хэсэгт хяналт шинжилгээ үнэлгээний газраас үнэлгээ тавина. Оны төгсгөлд ажлуудыг дүгнэнэ. Ажлаараа хоцорчгоод ороочж байгаа хороодын засаг дарга нарыг би өөрөө иргэдийн нийтийн хурлын зарлжгаад өөрчлөх чөлөөлөх асуудлыг тавина шүү. Би эхлээд ажил санал болголоо. Ажил хийх одоо боломж нөхцлүүдийг бас та бүхэн санал болголоо. Ингээд байхад ажил хийхгүй байгаа ийм хүмүүстэй бол энэ оны төгсгөлд хэдүүлээ ажлын хариуцлага асуудал явнаа. Хэдүүлээ хариуцсан дэвсгэрийнхээ нутаг дэвсгэр болгон дээр хэдүүлээ тогтчлт бүтээн байгуулалт цэвэр цэмцгэр орчныг бий болгохын төлөө хамтарч ажиллая гэдэг нэгт үүрэг даалгаврыг өгч байна.